өнөөдөр эрүүл мэндийн сайд үндэсний статистикийн хорооны дарга, улсын бүртгэл эрх азийн дарга гэсэн 3 байгууллагын удирдлагууд нэг иргэн нэг бүртгэл үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар бол хамтран санал солилцуулга хийлээ. За энэ хурлаар өнгөрсөн 10 сараас хойш нийслэлийн хэмжээнд төрөх эмнэлэгт хэрэгжсэн дугаар унах ажлыг бол амархан ололттой амархан асуудлууд гарсан. Энэ бүх асуудлаа хэлэлцэж тайлан мэдээ статистикүүдийг бол 3 байгууллагын удирдлагууд бол ингээд танилцлаа. За энэ хурлаар бол 2019 оны 1 сарын 2-ноос эхлээд энэ ажлаа орон даяар орон нутгийн төрөх эмнэлгүүдээр хөрвүүлэн хийхдээ 3 байгууллага цаашд юун дээр анхаарах уу? Хамт ажиллагаа яаж өргөжүүлэх үү? Цаашлаад энэ төрөх эмнэлэгт хэрэгжсэн дугаар унаж байгаа системээр үржүүлж жирэмсний хяналтын үеэс нэглэж бүртгэлжүүлъя гэдэг ийм шин санаандууд бас гарч ажлыг бас 19 онд төлөвлөгөөтэй шин төлөвлөгөө шинээр баталсан юм байдалтайгаар явуулъя гэж зогслоо. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд бол 10,000 гаруй хүүхдүүл ингээд төрөх эмнэлгээс хэрэгжсэн дугаараа аваад бүртгэсэн стат үнээс бол эрэгтэй хүүхдүүл одоо 5,600 орчим, эрэгтэй нь бол 5,400 орчим ингээд бүртгэгдээд болсон байна. Үндэсний статистикийн хорооны хүн ам нийгмийн статистикийн газрын дарга Амар Бал. Улсын бүртгэлийн ерөнхий газар, үндэсний статистикийн хороо, эрүүл мэндийн яам гурлаа хамтраад энэ нэг иргэн бүрийг бүртгэлжүүлэх ажлын хүрээнд энэ өнгөрсөн оны 10 сарын 1-ээс Улаанбаатар хотын нийслэлийн төрхүүд дээрээс төрсөн хүүхдэд төр дарууд нь төрсөн дарууд нь регистрийн дугаар олгож иргэдийнхаа цахим бүртгэл, иргэн бүртгүүлэх, төрийн үйлчилгээг түргэх энэ ажлын аюул том алхам эхэлсэн. Энэ нь одоо энэ 1 сарын 1-ээс эхлээд улс даяар эхэлж байна. Тэгэхээр энэ юм бол ерөнхийдөө Монгол улсад энэ их хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад цахим хэлбэрээр бүртгэж эхэлж байгаа хэдий боловч Монгол хүн бүртгэх цахим үйлчилгээ улам ойртож байна л гэсэн үг. Тэгээд энэгээр жишээ нь бид нар жилдээ нэг 600-аас 700 хүүхдийн нэрэн бүртгэл одоо эрүүл мэндийн салбартаа бүртгэгчээд улсын бүртгэгчтэй бүртгэгддэг байсан. Энэ бүртгэл бүртгэгддэг болоод энэ хүүхдийн эрх хамгаалал маш том алхам гарч байгаа. Регистрийн дугаар чинь өмнөх югаараа бол эн чинь төрөөд улсын бүртгэлийн газар дээрээ очиод чинь хөдөө бол сарын дотор Улаанбаатар хотод 14 хоногийн дотор бүртгэлийн байгууллага дээрээ очиод бүртгэлээ аваад ингэж явдаг байсан бол одоо бол шууд төрөх эмнэлэг дээрээс регистрийн дугаараа одоо авчаад улсын бүртгэлийн газар дээрээ очиод баталгааж болно. Энэ бол дэлхийн өндөр хөгжилтэй жишг болсон улс орнуудын жишг. Ингэснээрээ бол бид нэр бас дахиад давхар юм нь юу гэдэг вэхээр энэ зүүн Азийн орнуудын жишээнүүдийг авч үзлээ гэхэд хүний 8, хүн эргэтэн одоо энэ юмнаас асар их хэмжээгээр сэргийлдэг маш өндөр хэмжээний юм байх та ач холбогдол байх. Тэгээ яванда одоо бид нар дахиад одоо энэ ондоо багтаа насваралтын бүртгэлээ захимжуулах гэж байна. Дээр нь насваралтын бүртгэлээс гадна жирэмсэн эхчүүдийнхаа захин бүртгэлийг эхлүүлэх гэж байна. Жирэмсэн эхчүүдийн захин бүртгэл эхнээс нь жирэмсэлтийн ихэнх үеэс бүртгэл нь захимжаад төрөх одоо хүртэл нь энэ хамгаалалт одоо бүртгэлээрээ дамжина. Мэдээллүүд нь хүртэл тэгээд дагаад яваад байх тийм болцоод болчихж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн технологийн газрын дарга ганарт, ганарт. 2018 оны 5 сарын 23-нд нэг иргэн нэг бүртгэлгээд үндэсний хөтөлбөр засгийн газраас батлагдсан байгаа. За мөн 2018 оны 6 сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн багц хуулиуд шинжилсэн хариулга батлагдаад 2018 оны 11 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн байна. За үндэсний хөтөлбөр болон багц хуулиудын шинжилсэн хариулга дээр за төр иргэнд байгаа мэдээлэлээ төр өөртөө байгаа мэдээллийг иргэдээс нэхэж болохгүй. За улсын бүртгэлийн мэдээлэл бол төрөлцөн бүртгэлийн суур мэдээлэл байх ёстой шүү. Энэ суур мэдээлэл дээр үндэслээд одоо эрүүл мэндийн байгууллага, за нийгэм даатгалын татварын гайлын бусад төр бүртгэлтэй байдаг мэдээллүүд маань төрөлцөн бүртгэл болоод энэ улсын бүртгэлийг бол суур мэдээлэл болгож авах юм шүү. Ингэх юм бол төрийн байгууллагуудаар байгаа мэдээлэл давхардал багтаа байх юм байна, үнэн зөв байх юм байна гэдэг. Ийм нэг гол том юм хуулиуд болон үндэсний хөтөлбөрийн зорилго багтдаг. За энэ зорилгын нэг хүрээнд л эрүүл мэндийн яам, за эрүүл мэндийн байгууллагууд дээр төрж байгаа хүүхдүүдийн регистрийн дугаар эрдэнэ дээр нунгах ийм асуудал олгох ийм асуудал байсан. За энэ нь бол нэлээд ач холбогдолтой. Эрүүл мэндийн яам, за эрүүл мэндийн байгууллага болон статистик улсын бүртгэлийн байгууллагаас гарч байгаа төрөлтийн мэдээллийн тоо бол байнга зөрдөг байсан асуудал байсан. За мөн иргэн одоо хүүхдэд өрүүлчихэд улсын бүртгэлийн байгууллагууд бүртгүүлэхгүй уддаг асуудлууд гэх мэтлээ ингээд хүн амын тоо болоод төрөлтийн мэдээлэл бол хоорондоо зөрдөг байсан. За тэгэхээр 2018 оны 19 сарын 1-ээс эхлээд статистик үндэсний хороо
эрүүл мэндийн яам, улсын бүртгэлийн ерөнхий газар маань хамтраад Улаанбаатар хотын нийт 12 төрх хэмжлэгүүд дээр регистрийн дугаарыг бол олгож эхэлсэн. За энэ нь бол 3 сарын хугацаанд бол нэлээд амжилттай хэрэгжээд нэлээд сайн тестлэгдээд нэлээд үр дүнгээ өгж мэдээлэл нь бол нэлээд өнөөдөр нэгдсэн байхыг бол сая бид 3 талын хамтарсан мэдээлэл хийхдээ бол одоо ойлголцлоо. За тэгээ эрүүл мэндийн сайдын зүгээс бол за 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлээд улс орон даяар регистрийн дугаарыг төрх хэмжлэгүүдээрээс олгоо гэдэг ийм бол шийдэл түрээд одоо энэ оны хэмжил бол бүх хэмжлэгүүдээр улс орон даяар болоод эхэлж байна. За миний ач холбогдол бол түрүүн бол хэлсэн. Монгол улс төрөлтийн нэгдсэн нэг тоо мэдээтэй болох нь байна. За мөн энэ дээр үндэслээд нийгмийн халамж талдаа төрийн зүгээс эхчүүдэд ямар бодлого нэлээд ямар бодлого хэрэгжүүлэх үү гэдэг нь ойлгомжтой болж эхлэх нь байна. Нэлээд үр дүнтэй үйл ажиллагаанд эхлэх нь байна. За мөн нийслэл хамгийн нэг том шийдвэр нь л үгээр жирэмсэн эхчүүдэд хяналтанд оронгууд нь бүртгэлийг хийж эхэлж байгаа. Тэгэхээр одоо ийм том төслийг сайн бол гаргалаа л та. Тэгэхээр бол эмэгтэй одоо жирэмсний хамгийн анхны хяналтанд оронгуудаа л улсын бүртгэлд мэдээлэлтэй, эрүүл мэндийн яам мэдээлэлтэй, статистикийн үндэсний орон мэдээлэлтэй байх нэ гэдэг нэг юм дэвшлүүд бол гаргахаар боллоо. За өмнө сая хамтарсан энэ уулзалт бол НҮБ-ийн өмнө хүлээс үүрэг болох үндэсний зөвлөлт хороогоо байгуулах талаар одоо засгийн газарт танилцуулахаар бас нэг юм шиг том шийдвэр гаргасан юм амжилттай үр дүнтэй уулзалт боллоо.